Аха. Чи эрт босоо юу? Босоо яасан чи намайг алга болчих нь ч удаа юу? Тэгээ зүүдбэр байсан юм уу? Ямар сайхан юм бэ? Та яагаад ийм эрт босов? Байж бай. За би удахгүй ирнэ. Түүний эртнээс хойш аль хэдийнхэн 7 хоног болжээ. Гэхдээ надад одоо ч бодит биш юм шиг санагдаж байна. Бүлмийн оролцоодоос Лижийнхээ тэр нэг ч зүйл үлдээгээгүй гэж хэлсэн байсан. Зөвхөн дахин уулзцаая гэж хэлээд явсан болсон гэсэн. Удалгүй хар хувцастай хүмүүс гарч ирээд тэд зөвлөлийн гишүүн Соо Канжин болон түүний дагалдагчдын цогцыг хариуцан авсан. Маргааш нь Соо Жунхян тухай мэдээлэлээр гарч Соо Канжин гинэт тэтгэврт гарсны дараа алга болсон тухай мэдээлэлтэй хамт гарлаа. Дээд зэрэглэлийн ангууч гинэт тэтгэврт гарч нарны эзэн цолыг орхив. Лижийнхээ амлалтаа биелүүлсэн. Улаан чонон агуун дайралтаас амьд үлдсэн цорын ганц хүн хариуцлагын үр хүн би байсан учраас би бүлгмээс урт хугацааны хяналтанд орсон. Өнөөдөр Лижийнхээ миний ахыг дуудсан. Лижийнхээ чи юу төлөвлөж байна вэ? Эсвэн минь босч ирээсэй гэж найдаж байна. Ах минь. Чи ер санаа зовхгүй байгаа бололтой. Үргэлж хэн нэгэн 20 зөвдлөө ажиглалт хийж байгаа болохоор. Чи хурдан ухаарч байна. Энэ бол ажиглалт биш, энэ бол хамгаалалт тийм байхаа. Энэ чинь чи Жуншан цаг мэдэх юм шиг байна. Би хоноом руу завгүй явж энэ цаг амтлахаар зогсож байсан. Жуншан Инжен тан гүрний үеэс анх гарч ирсэн чин гүрний үед хааны гэр бүлд зориулан үйлчилдэг байсан үнэтэй цай. Би Моримд байхдаа тийм байсан. Чи шуутхан ярьдаг юм надад таалагдж байна. 3 хүн Моримаас эргэж ирсэн нь батлагдсан. Чи Шинхян би өөрөө бас бүлмийн өдөртөгч Пак Тэхүн. Харанхуй бол Солонгосын ангуучдын холбооны нөлөөг хуваасан хүмүүсийн нэг. Одоо тэдний хооронд зочид байгаа ч нэлээд хорсолтой гэхдээ урт цагийн өмнө Пак Тэхүнтэй түүхээ харьцуулж үзсний дараа хэдэн зүйлийг 2011 оны нэг өдөр тэр хачин агууд нүдээ нээж нэг талдаа Тэнгэрийн тулааны урлагийн ном байсан. Агуугаас гарсны дараа тэр өөрийгөө мөрийн гэгдэх дэлхийд олсон. Энэ бидний намайг Пак Тэхүнээс туршилсан зүйл. Үнэн үү? Чи өөрийнхөө жинхэнэ дэлхийд эргэн очихыг хүсэж байна уу? Тэгвэл энэ ертөнцийн төслийг гэрчил. Тийм. Чи олон жилийн дараа өөрийн ертөнцөд буцаж ирэхэд ангуучид ба халдлагын эргэн үеэр ирсэн байсан. Энэ нь өндөр хүчнээс ирсэн үүрэг эсвэл хорлонтой төлөлөө юм бид мэдэхгүй. Гэхдээ энэ ертөнцид хэрхэн өөрчлөгдөж бид Моримд хэрхэн очсон яах аргагүй холбоотой. Ангуучид ба халдлагын тухай чи хэр их мэдэх вэ? 14 жилийн өмнө нэгэн бурхны илчлэлийн дараа халдлагын мангасууд ангуучид бүгд гарч ирсэн. Ангилал чадварын систем бидний хүүхэд насндаа тоглодог RPC тоглоомуудтай ихэд төстэй. Илүү чухал нь надад асуух зүйл байна. Чи бол Пак Тэхүн хэрхэн дэлхийд буцаж ирсэн бэ? Магадгүй бид үхсний дараа буцаж ирсэн. Чи адил байгаагүй юм уу? Чи Шинхян юу болоод байна вэ? Тэр ертөнцийн төгсгөлийг гэрчил гэсэн тийм л байж би гайхширч байна. Тэр бурхан тэр намайг Морим руу хэн илгээсэн болохыг тэр мэддэг болов. Яагаад илгээсэн шалтгаан юу юм? Тулааны урлагийн дээд хэмжээнд хүргэх шагнал их дэлхийдээ буцах байсан шиг ангуучлалын түвшин дээд хэмжээнд хүргэх шагнал зохистой байх ёстой. Энэ шагнал миний асуултын хариу байх ёстой. Хэрэв тэр бурхан хөндлүүлэхийг хүсэхгүй бол одоо тэгвэл яагаад ойрсон шалтгаанаа хэлэхгүй юу?
алхах уу? Бүлгэнд асуудал тулгарч байгаа. Бид тэдэнтэй юу буруудайг мэдэхгүй нөхцөлд болгоомжтой байсан. Захирлын зөвлөлийн Сяо Канжийн нас бартал чи өөрийн бүлгэмийн Сяо Канжийг устгаснаас хойш хариуцлага хүлээх хэрэгтэй. Бүлгэмүүд нэгдэнэ үү? Шинхён Ши. Би чамд удирдлагын суудалд санал болгох болно. Би чамд төсөөлөөгүй баялаг нэр хүндийг амлаж чадна. Энэ муу хилцэл биш биз дээ, тийм үү? Энэ миний дүүгийн даргын санал болохоор чиний саналыг зүгээр хаяхад хэцүү байх. Гэхдээ би татгалзах ёстой. Яагаад? Би ганцаараа үлдэхийг хүсэж илүү үздэг. Түүнчлэн надаас сул хүний дор ажиллах нь надад тохирохгүй юм шүү. Үүнийг туршиж үзэх үү? Хэн сул вэ гэдгийг. Мөрөөмд 1 жил өнгөрөх нь 10 жилдээ тэнцүү ойлгомжтой биз дээ. Тэгэхээр чи мөрөөмд 140 жил өнгөрүүлсэн гэдгийг ойлгож байна уу? Тийм удаан байсан байх. Нас ур чадвар үргэлж хайцангуй биш. Би санал нэг байна. Бусд нь тэнд 300 жил өнгөрсөн ч надаас сул байх болно. Үнэн үү? Тэгвэл Жихягийн үүслийн чадвар сүүдэрт бүжиг юм. Миний мэдэхгүй тасарч эргэн тойронд улам бүр бүдгэрч байна. Нөлөөллийн радиус ойролцоогоор нь 50 м. Энэ хэмжээний том урлагийн зөвхөн физикийн хуулиар дахин бүтээх нь маш их зүйлийг шаарддаг. Энэ бол миний үүслийн чадвар. Бид яг л өмнөх орон зайг тойлцсон хадаасны хэмжээний орон зайд байгаа гэж хэлэх үү? Гаднаас нь харахад бид гэнэт алга болсон мэт харагдах болно. Намайг мөрийн цуст чавганы цэцэг гэж дууддаг байсан. Би урд нь хизээч алгаа амжилтгүй болгож байгаагүй. Алуурчин тийм үү? Тэгэхээр зүв байж. Тэгэхээр чи амь насаа дэнчин тавьж тулддаг юм байна. Энэ бол орон зайгаас утга амархан. Чи намайг дийлэх эсвэл чи өхнө. Энэ өдрийн цагаар аллах хийх мэдэгдлөө. Ямар аимшигтай юм бэ. Гэхдээ энэ чадвар зөвхөн өрсөлдөгчийнхээ өргөдөх зорилготой биш юм шиг байна. Мэдээж биш. Мэдээж. Гар бүртээ хутгатай нэгийг нь эсрэгээр нь барьсан. Бас өрмөц хэм маяг. Мөрийн дэх хамгийн алдартай алуурчны кланы урлаг Харанхуй хаан. Сарны гэрэлт цусны зам. Үүнийг нэг харалтаар л мэдэж байна. Би өмнө нэгэн хүнтэй тулдаж байсан. Гэхдээ тэр үед би туршлагагүй байсан учраас санамсаргүйгээр алчихсан. Чи мөрийн ертөнцийн дагалдагч учраас чамд 3 хөдөлгөөн ашиглахыг зөвшөөрье. Тэр 3 хөдөлгөөнөөр намайг дийлж чадвал би бүлгэмд нэгдье. Сая хийсэн үйлдэлийг чинь эхнийх нь гэж үзье. Өөрөө хэлсэн шүү. Гайхалтай түүний хүрээнд байгаа ч гэсэн тэр миний мэдрэмжээс бүрэн зүхтаж чадсан. Яг л тэр аллах болсон эсвэл уурсан мэт. Энэ ч бас чадварын хүч үү? Жонхон. Гайхамшигтай. Энэ бол 2-р техник. Хэрэг болно гэж бодсон шүү. 150 наснда таал төгссөн хамгийн өвчтөн мастер Шаолин мастер. Түүнтэй тэнцвүүтэй гэж үздэг Ча Шинхён Ши хамгийн өвчтэй. За болио доо тийм ээ. Чи үүнийг ямар ч онцгүй юм шиг харилцаж байна. Тэгвэл хэрв би чамайг албал би мөрөөмдөх хамгийн хүчтэй болох уу? Яаж дууслаа. Аллагын чадвар сүүдрийн хутга. Оюун ухааны элд. Юу энэ чинь яг л юмд хоригдож байгаа юм шиг.
3-р хэлбэр дуусгаар чи үргэлжлүүлэх үү? Үгүй, би ялагдлаа. Би дахин тулаан хүсэх бий. Орондоо надад нэг зүйл хэлээч. Чи юу хийсэн бэ? Түр зуур би өөртөө хяналт тавьж чадахгүй хүчтэй тулгарч байгаа мэт санагдсан. Энэ орон зайд тулдахад чи итгэлтэй байх нь зөв. Чи ердийн хүчтэй хүнийг хөнөөхөд хангалттай хүчтэй байна. Ердийн. Би ямар төвшөнд хүрсэн бэ? Тулааны урдыг чадварлаг хослуулах нөлөө үнэхээр гайхалтай байлаа. Энэ сэтгэл ханамжтай тулаан байсан тиймээс би чиний санал болгосон нөхцөлийг хүлээн авна. Нөхцөлийн дагуу үүр бүлэг надад материаллык дэмжлэг мэдээлэл өгч би өөрийн хүчээр дэмжинэ. Гэхдээ би үүнийг үргэлжлүүлэхдээ өөрийн гишүүн биш харин гадны хүн болж хий. Үүнийг холбоо гэж үзэж болно. Би хэний ч доор орохыг хүсэхгүй байна. Гэхдээ тусламж авахыг хүсэхгүй гэсэн үг биш. Маш сайн. Тэгэхдээ надад нэг зүйл амлаарай. Чи өөрийн гэгээ бүлгэмдээ ямар ч нөхцөл гар барихгүй гэж би амлаж байна. Миний нэр Элдний эзэн хаан гэж хүндлэгдэх болно. Ямар гайхалтай нэр вэ? Мөн над дээрх ажиллагчийг авч хай. Энэ миний дүүгийн ажлын байр байсан учир төвчсөн ч гэхдээ одоноос юу болохыг мэдэхгүй байна. Чи мэдэж байгаа биз дээ, тийм үү? Би өмнө хэлсэн бид чамтай харилцаагаа гэмтэх ямар нэг зүйл хийхгүй. Ойлгосонд баярлалаа мөн. Өмнө нь уучлаарай. Чи юу гэж чамд дормжлол үзүүлж 3 стилийн тухай юм ярьсанд. Би тулааны мастер ба өндөр зэрэглэлийн анчны жинхэнэ чадварыг баталгаажуулахыг хүссэн. Чаа Шинхён ши. Чиний үгсийг үнэлж байна. Гэхдээ зүгээр дээ. Чамтай алга санаатай тулдаж чадсан үүний ач. Зөвхөн амин чухал цэгүүд рүү минь онилж байсан гайх зүйлгүй. Гэхдээ яагаад бүх тулааны урлагаас хөнөөх урлагийг сурсан юм бэ? Хям сонин юм. Чи энэ талаар бодож байсан уу? Хэн нэгний алхахыг туйлын их хүссэн бодол систем мэдэгдэл жинхэнэ ертөнцийн буцахыг хүсэж байна уу? Хэрвээ хүсэж байвал дэлхийн төгсгөлийг үз. Юу хэлэх гээд байгааг чинь ойлгож байна. Би энэ талаар үргэлж боддог. Дээд бүлгийн удирдагч зүгээр үү? Та сүүлийн бүжгийг хүртэл ашигласан юм шиг харагдсан. Тэр нь хүрч чадсангүй. Боломжгүй. Тэр миний хүлээлтийг давсан мэдээж хэрэг. Миний тэсвэр төвчээр маш их буурсан бас бүх MP дууссан. Тэр нэг ч удаа довтлоогүй. Миний хутгийг зогсоохын тулд юу хийснийг нь ч мэдэхгүй байна. Би ирлээ. Юу вэ? Янсгол яагаад гэмт ийм болчихов? Надыг дарах гэж үзэж байна уу? Дуугүй бай. Одноос эхлээд би хашаач битгий яваарай. Аюултай юм хийлгүй зүгээр л гэртээ байгаарай за. Апо дахиад алга болчих вэ гэж би айж байна. Зүгээр дээ чиний сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ Янсгол би ангууч болох талаар бодож байна. Та үнэхээр үхмээр байна уу? Энэ бол Ли Жихээс авсан нууц шоо. Энэ бол би ангуучийн статусыг цонхтой болж чадна гэсэн. Ямар ч байсан та үнэхээр зүрүүд юм а. За тэгвэл Ли Жихээ луйварчин байж болох уу? Энэ болж байна. Одоо статус цонх гэж дуудаад үз. Нэр Чаа Шинхён ангилалгүй. HB 100 MPT-г статусыг харах зарцуулах оноо 1. Нийт төвшин 100 дээд бурхан болох шат. Залуужуулах үйл явц хэрэгжиж байна. Энэ тал нь морийн статус цонх уу? Надаас өөр хинч үүнийг харж чадахгүй. Энэ бол энэ дэлхийн үнэн. Тэгээд энэ тал ангууч статус цонх.
Нэр цааш инхан төвшин нэг төвшин ангиллгүй хэв 100 MP этэг статусын харгалах зарцлуул оноо 1 хари ямар ангиллаа гарч ирсэн байна. Биш хүлээгээр опогийн зам ангуучих биш. Үүнийг ингээд цэвэрхэн давж гарья. Яагаад юу болоод байна вэ? Би танд өмнө нэг удаа хэлсэн байх. Ангуучид 6 ангилалд хуваагддаг. Дайчин, хамгаалагчид, элч, шидэн, эмчилэгч, харваа жалуурчаа. Өндөр зэрэглэлийн ангиллуудыг оруулах юм бол илүү олон байна. Гэхдээ эдгээр 6 ангуучаас үндсэн ангиллууд. Жишээлбэл намайг авч үзэх юм бол миний үндсэн ангил нь нууц харваач. Гэхдээ өндөр зэрэглэлийн та үндсэн ангиллаараа эхэлдэг учраас түүний нэг үгээс их эсвэл өөрчлөх боломжгүй. Гэхдээ опа ангиллалгүй. Энэ та ямар ч ангиллал аваагүй гэсэн үг. Та зүгээр ердийн хүн. Мэдээж ангиллалгүй хүн ч гэсэн ангууч болж болно. Гэхдээ асуудал нь ур чадварт оршино. Би ингэж хэлэхгүй бол опа бууж өгөхгүй. Ангууч төвшөнд ахиулахын тулд оноо хэрэгтэй. Мөн эдгээр туршлагын оноогоор л мангасуудтай тулдах боломжтой. Юмстай ангууч нь 6 ангиллалтай адилгүйгээр ангиллалгүй ангууч нь ур чадварын кубаас ур чадвар олж авах хэрэгтэй. Жишээлбэл хамгийн хамт ур чадвар бол 20 сая вон. Элтний техник нь 25 сая вон. 20 сая вон. Ангууч төвшний ахиулахад автоматар ур чадвар олж авдаг. Харин ангиллалгүй ангуучид тасралтгүй санхүүгээ хөрөнгө оруулахаас өөр аргагүй. Гэхдээ опа танд мөнгө байгаа юм уу? Дижэхэ миний санхүүгийн тэмдэгч Лижэхэ би. Түүнийг хуурч чадсангүй. Хэрвээ би холбоо байгуулж чадахгүй бол ихээхэн асуудалд орох байсан. Гэхдээ энэ бол эндхийн гол асуудал биш. Ангиллалгүй юу? Би Моримын түүхэнд дахь хязгаарч гарахгүй суу тухайнт авьяасгүй анчин гэж үү? Ямар уур хүрмээр юм бэ? Чак бол үүрийн бүлгмийн сургалтын агуй. Өөрөөр хэлбэл туулайн агуй. Би опа гарсан уу? Нэг туулай барихын тулд бүх хүчээ дайшлах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Та мэдэхгүй байна. Опа шиг эхлэгч анчид бүгд хэцүүдсэн. Надад ийм зүйл тохиолдох боломжгүй. За ямар ч энэ бол сарны чулуу гэж үү? Энэ надад мөнгө авчрах уу? Тийм ээ, энэ бол бохирдолгүй гайхалтай их нэр агуулсан байгалийн нууц. Тиймээс мангасууд гарч ирснээс болж цөмийн цахилгаан станцууд аажмаар үгүй болсон. Ямар ч болгоомжтойгоор опа өөрийгөө хүчтэй планч гэж хэлдэг ч гэсэн агуу дотор юу ч тохиолдож болно. Миний үгс нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихлаа. Хүлээгдэж байсанчлан тулааны уралгаар мангасуудыг ялахад ангуучин туршлага олдохгүй юм. Статус авах ангиллалгүй HP 100 MP 100. Лижэхээс өөр ур чадвар асуух ёстой байсан юм болов уу? Хоёрдмол байдал хэн ч амархан сурах боломжтой. Дайчин ангийн ур чадвар, хутга хэрэглэх, урагшаа дайрах ур чадварыг ашиглах чадвар. Та ичгүүргүй юм. Мэдээж хичээл зааварлагчийн дараа үнэгүй чадвар авахыг хүсэж байсан биз дээ. Ховор ур чадвар мэргэшил юу? Таныг ямар гэрээ хийснийг мэдэхгүй байна. Гэхдээ Лижэхэ дэд бүлгийн мастерд ердийн хүн биш. Тэр танаас бүх зүйлийг чинь авахыг хичээх нь даамжиггүй. Опа гэнэт яагаад явцгаа энээс дээр газар байна. Энэ хэд байна вэ? Яг 337. Би энд ирэхээс өмнө халаас мэдрэмжээрээ шалгасан. Гэхдээ энэ хэтэрхий олон байна. Энэ бол эхлэгчийн төвшин. Юу ч биш зүйл дээр ингэж санаа зовох хэрэггүй. Юу гэж хэлээд байна вэ? Опа. Ичхүү. Тийм үү, ичхүүр байхгүй. Далайцтай хөдөлгөөний техник сүрхий хүнд өгөх хэрэггүй. Төрөл анги шудраг идэвхгүй MP-гүй хэрэглээ ховордол хэн ч амархан сурч болно. Ур чадварын мэргэшил D хасах саяхан олж авсан байдал. Бас намайг хэрэггүй ангигүй хүн болгох гэж. Тоглоомч гэсэн хязгаартай. Чаа шинхэн чи муу чи намайг унгаах байсан. Зүгээр л уурлахаа болчих.
Би эдгээр яаж хооллох вэ гэж бодож байна. Энэ юу вэ? Хаа систем хутганы техник мэдээлэл шугамын дагуу хөдөлгөөн хийх. Хутганы техник мэдээлэл шугамын дагуу хөдөлгөөн хийх. Чи надад туслах аа. Хутганы техник мэдээлэл шугамын дагуу хөдөлгөөн хийх. Чи дэндүү шуугантай байна. Яагаад хин юм сурах гээд байна. Ангуучийн ур чадварууд 14 жилийн өмнө гарч ирсэн гэж хэлсэн үү? Надад заахад чи 100 жилээр эртдэн. Чи дахин юмыг ядаргаатай болгож байх шиг байна. Яагаад ийм болоод байна? Хутганы техник. Үргэлжлэл бий.